Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Цайхан сургуулийн бага ангийн багш Баяр санд байна. Өнөөдрийн хичээл 2 дугаар ангийн хүн ба орчин. Өнөөдрийн хичээлийн сэдэв тасалгааны ургамлыг таньдаг болъё. Хүүхдүүдээ өрөө тасалгаанд яагаад ургамал тарьдаг вэ? Та нар юу гэж бодож байна? За сайн байна. Нэгдүгээрт гоо зүүн мэдрэмж төрүүлдэг. Өрөө тасалгаандаа ургамал тарих нь. За хоёрдугаарт сэтгэл санааг тайвшруулдаг. Гуравдугаарт агаарыг цэвэршүүлнэ. Дөрөвдүгээрт тасалгааны агаарыг чийгшүүлнэ. За тавдугаарт тоос шороог багасгана, мөн дуу чимээг бууруулдаг байх нь. За 6-дугаарт өвчин үүсгэгч нянг устгадаг байх нэ. Хүүхдүүдээ дараах тасалгааны ургамлын зургийг ажиглаад танай гэрт байгаа бол зөв нэрлэж сураарай. За эхний цэцэг маань шимтэглээ гэдэг цэцэг байна. Дараагийн цэцэг гундайхай. Дараагийн цэцэг 100 наст. Дараа нь авирган. Дараагийн цэцэг алаг цэцэг. За энэ улаан навчтай цэцэг маань гоёмсог сүйт гэдэг нэртэй цэцэг байна. За дараагийн цэцэг кактустай их төстэй байна. За энэ маань арш гэдэг нэртэй цэцэг байх нэ. Дараагийн цэцэг багцхан. Дараагийн цэцэг цэгцүүхэ. Дараагийнх нь судал тот. Дараагийнх нь хэрээнүүд. Дараагийн цэцэг оройгуулна. Дасгал 1. Дээрх тасалгааны ургамлыг ургах байдлаар нь 4 бүлэгт ангилан бичнэ үү? Мөн өөрсдийн мэддэг анги болон гэртээ байдаг ургамлын нэрийг нэмж бичээрэй. За 4 ангил нь нэгдүгээрт гоёмсог цэцгэлдэг ургамал, дараагийнх нь гоёмсог навчтай ургамал, дараа нь шүүслэг навчтай ургамал. За дөрөвдүгээрт унжиж ургадаг буюу ороонг ургамал гэж 4 ангилан бичээрэй. За дээрх цэцгийг ажиглаарай хүүхдүүдээ. Ажиглаад доор 4 бүлэгт ангилан бичье. За нэгдүгээрт гоёмсог цэцгэлдэг ургамал, хоёрдугаарт гоёмсог навчтай ургамал, гуравдугаарт шүүслэг навчтай ургамал, дөрөвдүгээрт унжиж ургадаг буюу ороонг ургамал гэсэн 4 төрөлд ангилан бичье. За эхний цэцэг буюу шимтэглийг хараарай хүүхдүүдээ. Аль ургамлын төрөлд орох вэ? Сайн байна. Энэ маань гоёмсог цэцгэлдэг ургамлын төрөлд орох юм байна. За дараагийн цэцэг гундайхай. Аль ургамлын төрөлд орох вэ хүүхдүүдээ? Сайн байна. Энэ маань гоёмсог навчтай ургамлын төрөлд орох нэ. За 100 настыг хараарай хүүхдүүдээ. 100 наст гоёмсог навчтай ургамлын төрөлд орох уу? Эсвэл шүүслэг навчтай ургамлын төрөлд орох уу? За зүйт энэ маань 100 наст маань шүүслэг навчтай ургамлын төрөлд орох нэ. За дараагийн цэцэг авирган. Аль ургамлын төрөлд орох вэ хүүхдүүдээ? За энэ маань унжиж ургадаг буюу ороонг ургамлын төрөлд орно. За алаг цэцгийг хараарай хүүхдүүдээ. Алаг цэцэг маань гоёмсог цэцгэлдэг ургамлын төрөлд орох юм байна. Гоёмсог сүйт цэцгийг хараарай.
Энэ маань гоёмсог навчтай ургамлын төрөлд орно. За арш. За энэ маань гоёмсог навчтай ургамлын төрөлд орох уу эсвэл шүүслэг навчтай ургамлын төрөлд орох уу? Сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Сайн байна. Энэ маань шүүслэг навчтай ургамлын төрөлд орно. Дараагийн цэцэг багцхан. Аль ургамлын төрөлд орох бол хүүхдүүдээ? За энэ маань гоёмсог навчтай ургамлын төрөлд орох нэ. Цэгцүүхээ. Цэгцүүхээ цэцгийг хараарай. Аль ургамлын төрөлд орох бол? Сайн байна. Энэ маань гоёмсог цэцгэлдэг ургамлын төрөлд орох юм байна. Дараагийн цэцэг судалтод. За энэ маань гоёмсог навчтай ургамлын төрөлд орох юм байна. За хэрээнүүд. Аль ургамлын төрөлд орох вэ хүүхдүүдээ? За энэ маань гоёмсог навчтай ургамлын төрөлд орох юм байна. Дараагийн цэцэг орой гуулна. Аль ургамлын төрөлд орох вэ хүүхдүүдээ? За энэ маань гоёмсог навчтай ургамлын төрөлд орох юм байна. Ургамалд яагаад арчилгаа чухал вэ хүүхдүүдээ? За мөн тасалгааны ургамлыг арчилахын тулд ямар багц хэрэгсэл бэлтгэх хэрэгтэй байдаг вэ? Та нар юу гэж бодож байна? За усалгааны сав мэдээж хэрэг болно. За дараа нь энгийн багц хэрэгсэл хэрэг болно. Усалгааны сав төрөл бүрийн усалгааны сав байдаг. За энгийн багц хэрэгсэлд зөөлөн алчуур, биер, хүрз хэрэг болдог байна. Ургамлын онцлогт тохируулан арчлах аргыг хамтран судалцгаая. За дараа энэ гоёмсог цэцгэлдэг ургамлыг хэрхэн арчилдаг бол хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна? За цэцэглэлтийн явцад цэцэг бундуг гөвхөөс сэргийлж нэг байрнаас нөгөөд шилжүүлж хөдөлгөхгүй байх. Шаардлагатай бол болгоомжтой хөдөлгөнө. Хоёрдугаарт цэцэглэлтийн үед тасалгааны ургамлыг шилжүүлэн суулгаж болохгүй. Бөгөөд хэрэв шаардлагатай бол хөрстэй нь хамт шилжүүлэн суулгана. Гуравдугаарт цэцгэлэхээс өмнө бага, цэцгэлсний дараа ахиухан услана. За дараагийн ямар цэцэг байна? Гоёмсог навчтай ургамал. Гоёмсог навчтай ургамлыг хэрхэн арчилдаг бол хүүхдүүдээ? За хамтран судалцгаая. Нэгдүгээрт хатаж хөгшөрсөн навчийг тасалж цэвэрлэнэ. Хоёрдугаарт удамбар зэрэг том хатуу гадаргуу бүхий навчтай ургамлын тоосыг чихтэй зөөлөн ачуураар арчиж цэвэрлэнэ. Гуравдугаарт үслэг навчтай ургамлын навчийг ус хүргэхгүй бөгөөд багс ашиглан болгоомжтой цэвэрлэнэ. Дөрөвдүгээрт үслэг биш зөөлөн навчтай ургамлыг бүлээн урсаар шүрших буюу зайлж угаадаг. За дараагийн цэцэг. Үслэг болон өргөстөө навчтай ургамлыг шороо тоосноос нь яаж салгах вэ хүүхдүүдээ? Энэ маань шүүслэг навчтай ургамлын төрлийг хэлж байна. Хамтдаа судалцгаая. Нэгдүгээрт шүүслэг навчтай ургамал өөртөө их хэмжээний усыг нөөцлсөн байдаг тул бага услах. Хөрсийг чихтэй эсхийг шалгаж 7 хоногт нэг удаа байхаар усалгааг тохируулна. Хоёрдугаарт
ихээр усалбал ургамал ялзрах аюултай байдаг. За дараагийн зөөлөн гадаргуу бүхий навчит ургамлыг яаж шороо тоосноос нь цэвэрлэх вэ? Энэ бол унжиж ургадаг буюу ороон ургамал. За үүнийг арчилж цэвэрлэхийн тулд нэгдүгээрт ишин уян алархай тул савыг нь хананд өлгөх буюу хөрсийг хучих хэлбэрээр ургуулна. Хоёрдугаарт жил болгоны хавар ишийг нь үзүүрээс нь тайрах буюу дээш авируулах байдлаар ургуулна. За гуравдугаарт навчийг байнга шүршиж услах хэрэгтэй. Дараагийн дасгалыг дараах зөвлөмжийг судлаад ангид за эсвэл гэрт ургаж байгаа ижил арчилгаар шаардагдах өөр нэг ургамлыг багштайгаа хамтран сонгоорой. Дараа нь хаана байрлуулахаа төлөвлөн арчилгааг тогтмолжуулаарай. За сарнай цэцэг байна. Энэ маань гэрэлт дуртай цэцэг байна. Тэгвэл энэ сарнай цэцэг байвал түүнийг гэрэл тусах хэсэгт байрлуулаарай. Дараагийн цэцэг хайтан. Энэ маань мөн гэрэлт дуртай цэцэг байна. Тэгвэл гэртээ гэрэл сайн тусдаг хэсэгт байрлуулаарай. Дараагийн цэцэг авирган. Энэ маань сүүдэрт дуртай цэцэг байна. Зарим цэцэгнүүд наранд дуртай бол зарим цэцэгнүүд сүүдэрт дуртай байдаг байна. Тэгвэл сүүдэрт дуртай цэцгийг аль болох нар тусахгүй сүүдэр хэсэгт байрлуулаарай. Дараагийн цэцэгт гоодал. Энэ маань мөн сүүдэрт хит нарны тусгалтай биш сүүдэр хэсэгт байрлуулж тавиарай. За хүүхдүүдээ тасалгааны ургамал бүрийг сайтар ажиглаж онцлогтон тохируулан арчлах хэрэгтэй байдаг шүү. Өнөөдрийн хичээлийн гэрийн даалгаварт сурах бичгийн 28 дугаар хуудасны дасгал 1. Хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.